Үсчний шавнар. Ноён талхны үсчний газар тавтаа морил. Шоко, аль эхэлцгээе. За. Энэ сүү хаажчихва. Ягаад ингэж удаад байна? Ноён талхаа. Сүү, ягаад хоцорсноо тайлбарлаарай та. Гэхдээ эрхмээ хинтэй хамт ирснийг хардаа. Талха уулзалгүй их удчээ. Багш, ямар сайхан гинтийн хэрэг вэ? Талхны мухлаг хотод ганц нэг амжуулах ажиллагаараа. Бид хоёр молди брэд бүрэг тараад би дагуулад ирсэн. Энд бүх юм чин том байгаа бололтой. Мэдээж шүү дээ. Би чинь хэний шав билээ. Энэ чинь хэм билээ? Шинэ шаваа танилцуулахыг зөвшөөрнө. Энэ бол амтд гуатай талх. Сайн байна уу? Таны шинэ шав гинэ. Чамд үсчингээ өвлүүлж үлдээсний дараа би хэсэг амрыг гэж шийдсэн юм. Дахиад би ч асгүй. Намайг засаж дуусаагүй байна. Түүхий авьяасын тоолгүй өнгөрч чадаагүй юм. Тэгээд сургаж явахаар шийдсэн. Хөөх, ямар сайхан дүүх вэ? Чадвар чинь намайг үнэхээр гайхшруулсан шүү. Сайн уу? Намайг сүү гэдэг. Хоёулаа найзууд болъё. Ямар хүйтэн сэтгэлтэй юм бэ? Одоо нэг хөгтөд юм болсон шүү дээ. Замт яваад жаахан өлсөх шиг боллоо. Өлсөхгүй яах вэ? Санаа зовлтгүй багш. Хааны найр шиг хоолн бэлдээдгий. Би мах шаарыг. Харин би уух юм бэлдээ. Чамайг бас үсчний газар чинь амжилттай яваг харах ямар сайхан юм бэ? Таны сургасны аж шүү дээ. Нэрэн туслахыг чинь хараад их сэтгэл хөдлөсөн. Супер хөгсдүүдийг супер модель болгож хувиргасан шүү. Үхэн сүү юу? Урах минь гэж. Энэ сүүтэй талхыг сурах гэж их хичээсэ. Тэгвэл амтд гуа сүү хоёрыг үс засалтын тулаанд өрсөлдүүлэх үү? Амтд гуа шилдэг үсчин болохын тулд хот дамжин аялсан. Энэ тулаан хэн хэнд нь хичээл болох байх. Тэгтэл бэлдэх хугацаа байхгүй. Тултай тэргээ. Надад амтд гуагаас сурах юм өчнөө байгаа. Сүү. За тэгвэл маргааш хоосон машины зогсоод уулзцгаая. Тэгвэл маргааш уулзцгаая. Ариг сайхан өнгөрүүлээрэй. Маргааш уулзъя. Ноён талхаа та зүгээр үү? Нэрээ амтд гуатай талх мундаг байгаа биз? Би ус цацгийг харсан. Жинхэнэ суутан. За тулаана эхлүүлэх үү те? Тийм ээ. Би бэлэн байгаа. Тийм ээ. Нэгдүгээр үед наргил модны самрыг хэрчнэ. Наргал модны самраа? Жинхэнэ үсчин хоёр гараараа хатуу чулуугч амьд урлаг болгодог байх ёстой. Наргил модны самрыг төрүүлж урлаг болгож чадсан нь энэ үеийн ялагч болно. Бэлэн үү? Анхаар. Эхлэв. Энэ хатуу хальсыг яаж зүсэх болж байна? Хачны оронд энийг хэрэглэнэ. Тийм ээ, эхэлцгээе. Наргил модны самрыг хачаар хайчилдаг хэн байдаг вэ? Ядаж би талгаагаа ажиллуулах юм да. Хэдхэн минутын дотор наргил модны самрыг өрөмдөөд сэлбэр хийж гэлээ. Маш сайн байна. Нэр төрөө хэрэг ярихмэ. Савуулаг минь гэж. Ямээс үү? Наргил модны самрыг хаачаар сэлж байдаг. Чамд юу н чадах юм байна уу? Ялагчаар мэдээж амтд гуатай талх тодорлоо. Сүүхүү минь. Яагаад хаачаар сийлсэн юм бэ? Мэдээж өрмөр сийлсэн бол амар байсан л та. Гэхдээ наргил модны самрыг үйлчлүүлэгчийн толгой гэж бодохоор өрмөр сийлж зүрхлээгүй маа. Тийм учиртай байж. За, шалтгаан тооцож болно. 2 дугаар үе. Шоколадтай сиропны ан. Хамгийн түрүүнд шинэхэн өлөн шоколадны сироп авчирсан оролцогч ялагч болно. Юу? Би энэ хавийг сайн мэдэхгүй. Хаанаас хайж эхэлгэж сайн мэдэхгүй шүү дээ. Би нэг газар мэднэ. Хоёул хамт явцгаая. Энэ талхны мөхлөг хотын хамгийн гоё шоколадны сироптай газар. Өдрөө минь дэрхмээ. Сайн уу сүү? Эрхмээ. Дөнгөж гарсан хав халуунаараа байгаа шоколадны сироп авч болох уу? Тохиромжгүй үед ирлээ те. Одоо цайны цаг болохоор бүгд төр амарчихсан байгаа.
Жаахан хүлээж байгаарай. Би удахгүй. За, сайхан хооллоорой. Эдний шоколадтай сироп 100%. Амтд гоотой талхаа юу гэж байна? Цаг алдаж болохгүй. Хүлээж Би өөр аваад хараад тааштай. авчихна. За, авна. Би чадна. Сүү? Чи намайг аврах гэж байгаад унчихсан уу? Намайг үнэхээр уучлаарай. Сүү? Би зүгээрээ би сүүний хайцаг болохоор хөвж чадна. Чи явж бай. Араас нь гүйцэд очие. Би чадчих шиг боллоо. Хамтд гоотой талхаа чи намайг хүлээсэн гэж үү дээ? Хүлээвэл намайг хинч булгаацж төрүүлсэн гэхгүй. Чи дог царайлж л бай. Гэхдээ би сайхан сэтгэлтэйг чинь мэдэж байна. Юу? Хөөе, чи надаа ганцаараа бовтонч л бай. Би явлаа. Хүлээж бай. Хөөе, ноён талхаа бид буцаад ирлээ. Нэгэн зэрэг үү? Ямар их уддаг юм бэ? Инээдтэй юм болоод би болох болохоор сироптой тархраа унчихсан. Би яагаад гайхгүй байна? Тийм бол энэ үеийг тэнцсэн тооцъё. Тэнцээ? Тэгвэл би хожсон гэсэн үг үү? Үгүй ээ. Сүүлийн үеэс хэн ялагч болох нь шийдэгдэнэ. Жинхэнэ ялалт 100 давхар жимсэн цамхаг. 100 давхар жимсэн цамхаг. Боломжгүй штэ. 100 давхар цамхгийг төрүүлж хийсэн нь тэмцээний ялагч болно. Сүүчийн тэмцээнэ эхлүүлцгээе. Тийм өндөр цамхаг барихын тулд суурийн том жимснүүдээр хийх хэрэгтэй. Таруулснуудаа эхлээд та хэдтэй үзэх нь те? Дээр нь гоо тавиад дараа нь хам барахцаа. Амтд гоотой талх бүр гайхалтай тактик хэрэгжилж байна. Тийм байна. Би энийг аваад харих юм шиг байна. Бараг бодлоо. Юугаа бодож байдаг байна? Бүтэлгүй амтэн ямар ч тактик байхгүй. Нууцунд хаас явах үед. Даалгавраа биелүүлж эхлэе. Ийм хурдан барьчихлаа гэж юу? Гайхалтай. Ажлаа сайн гүйцэтгэлээ. Сүү, муугаад ирээ. Тэмцээн дууссан. Ийм хурдан уу? Сүүгийн цамхгийг харцгаая тэхүү. Би юу хараад байна? Давхар алга, хэлбэр дүрс алга. Чи ер нь төлөвлөсөн юм уу? Ингээд ялагчийг зарлж байна. Ялагч амтд гоотой талх. Тэн нэг амтэн нэг ч үед ялж чадсангүй. Ормыг чинь угуулсан дуучлаараа ирхмэ. Маргааш бүр ихнээс нь эхлэн шүү. Мэдлээ. Чадлаараа хичээнэ ирхмэ. Талха үсчний газараа цаашдаж сайн авч яваарай. Тэгнэ ирхмэ. Сайн амтд гоотой талхаа ясанд баяр хүргэе. Чи үн цэнтэй өрсөлдөгч байсан? Эргчл би сайн хичээж байгаад чамдаа дахиад өрсөлдөнө. Хоёулаа тохирох уу? Сайхан тохиролцоо байна. За одоо явъя та. Үгүй бол галт тэрэгнээсээ хоцорхно. Сайн яваарай хоёроо. Баяртай амтд гоотой талхаа. Тэгэхээр сүүтээ өрсөлдөж үзсэн юм чинь ур чадвар нь ямар санагдав? Эхлээд болох чадваргүй сүний хайрцаг гэж бодсон. Гэхдээ шудраг сайхан сэтгэлтэйг нь ухаарсан. Гэхдээ л жинхэнэ өсчин болж чадах болоо да. Ийм гэж юу? Чамаас ялгаатай нь сүү эхний үе дээр өрөм хэрэглээгүй. Наргил модны самрыг гүйцлүүлэх чинь толгой гэж бодсон болохоор оронд нь хайж хэрэглэсэн. Гэхдээ тэр чинь Хоёрдугаар үед чи мэдэж байгаа да. Сүү өрсөлдөгчдөө тусалсан. та яаж мэдэж байгаа? Тийм биш бол чи хамт ирнэ гэж байхгүй шүү дээ. Сүүлчийн үед сүү чам шиг аргаар хурдан барьж чадах нь байсан. Гэхдээ утга учиртай загвар гаргахын тулд цаг алдсан юм шүү дээ. Тэр харта. Тэр хүүхэд 100 давхар хөшөө барьсан юм. Тэмцээний үр дүн чухал биш шүү дээ. Ялсан ч бай, үгүй ч бай, дараа нь ямар байх нь чухал байдаг юм.
Чи энэ тэмцээнд чударгаар ялсан. Гэхдээ дараа хэн ялах нь надад сонирн байна. Ашгүй нэгэн барай дуусчлаа. Харъя да. Та намайг хүлээгээд л байсан юм уу? Хамгийн мундаг шүү. Чамайг хүлээгээгүй. Зүгээр зүүр эмгэлж хэлж. Ноён талхаа хүлээж байгаарэ. Би аачлаа. Сүү буурцаг 2. Сүү! Халаалтаа яагаад нэмчихсэн юм бэ? Энд чинь ус чи юм уу, сав юм уу? Уучлаарай ноён талхаа ус тасалтанд хэрэгтэй зүйлсийг даарч ухаах гэд. Юу? Улаацхан битгий хэл одоо бүр бүгд хайлаад урсалж байна. Хөө, яваад шинэ бүтээгдэхүүнүүд аваад ир. За. Юу авч очт юм бэлээ? Хой хүм. За, Буурцаг аваарэ. буурцаг уу? Өнөөдөр ямар ч буурцаг зарч чадсангүй. Чи авч болохгүй юу хүм? Яах вэ байд? Ус тасах юм авах хэрэгтэй юмсан. Гэхдээ энэ юм үнэхээр өрөвдмөр юм аа. Сүү! Үгүй. Энэ удаад ноён талхны урмыг хугалж болохгүй. Имээ уучлаарай. Би Гэрт хоолгүй суугаад зэнэр минь одоо яанда. зэнэр чинь хоолгүй байгаа юм. Эдгишгүй өвчин туссан хүүгээч гэсэн асрах ёстой байдаг. Идгэшгүй өвчөө. Имээ 100,000-д буурцаг худалдаж авъя. Оо за баярлалаа. Энд чинь 100,000 юм уу? Юу суугүй. Наадах чинь энгийн буурцаг биш ээ. Хүслийг чинь биелүүлдэг ичээдийн буурцаг. Ичээдийн буурцаг аа? Наад буурцгаа тарих юм бол сайхан зүйл тохиолдно. Гэхдээ энэ буурцагнаас болоод тохиолдсон сайхан зүйлээ хэн ч хэлж болохгүй. Юу гэсэн үг вэ? Буурцаг аваарай. Буурцаг аваарай. Юу? Ичээдийн буурцаг аа? 100,000-аар 3 буурцаг авч байгаа мó? Тийм ээ. Уучлаарай ирхмээ. Гэхдээ буурцаг зарж байгаа юм ээ. Дэндүү өрөвдмөр байсан болохоор. Чам шиг ажилтнтай би илүү өрөвдмөр байна. Энэ муу буурцаг. Гүй ирхмээ. Яаж ус тасах юм бэ? Яна, миний буурцагнууд. Шоко, чи яваад ус тасах юм аваад ир. За. Сүү, цэвэрлэгээ хий. За ирхмээ. Ингэж байгаа тоцорхон байна штэ. Ямар Энэ чинь одоо юу вэ? Өглөөний минь ноён талхаа. Гэхдээ энэ юу мод вэ? Мэдэхгүй. Өглөө ирсэн чинь ургачихсан байна. Үсчний газрыг халахалчаар үйлчлүүлэгчд ирэхгүй дээ. Харин тийм ээ. Сүү, одоо шууд энэ мотыг суулж хаяад. Мэдлээ. Ястаа нэрэ. Хай чи юм болох юм аа. Харин тийм ээ. Хөөх, ямар том юм бэ? Хүй. 3 салаа байна шүү дээ. Арай өчигдрийн 3 буурцаг ургаад буурцагны мод болчихсон юм биш үсттэй. Юу юм чимээ вэ? Тэр дээр нэг юм байгаа шиг байна. Дээшээ авирч үздэг хэрэгэ. 1 2 1 2 1 2 1 2 1 2 Арай чугарлаа шүү. Гэхдээ би хаана гараад ирвэ? Хөөх! Тансаг бүтээгдэхүүний дэвааж юм байна. Тэр чинь юу вэ? Хөөх! Зэрлэг мөөг байна. Тэгэхэд бүр цагаан юм байна. Нэгийг аваад үзгүй. Хөөх! Тасралтгүй мөөг ургадаг сав бололтой шүү. Шоколад нь дахиад байна. Хөөх! Шоколад нь дахиад төрс шахаж байна. Хурдан туудаг хэрэгэ. Хүүе! Гүргэм гаргадаг хуур байна. Аха, түрүү энэ хуур дуугараад байсан юм байна шүү дээ. Сайхан үнэртэй юм аа. Мөг, төрс, гүргэм хүртэл байна. Энд ч л яста өсчний хэрэгслийн дэвааж юм байна да. Хурдхан захиралдаа хүргэж өгнө. Их баярлах байх та. Ноён талхаа. Сүү, хаажчаад одоо ирж байгаа юм бэ? Та энэ бүгдийг хардаа. Мөг, төрс, гүргэм хүртэл байна. Юу?
дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнүүд байна. Ийм тансаг юмсыг хаанаас олсон юм бэ? Тэр буурцагны мод. Нэрээ имээ битгий хэлээрэй гэсэн штэ. Шинээр нэгдсэн дэлгүүрд хямдхан зарж явахаар наваад ирлээ. Сүү чи одоо ажилдаа сайн болжээ. Маргаас ч гэсэн авч ирээ. Мэдлээ. 1 2 1 2. Хөөх! Швейцарын тусгай бислэг байна. Бэлэг шоколад, хамгийн тасаг зэрэглэлийн үргүй ногоо усан үзэм, чондуугийн тоон, алимон манго хүртэл тансаг бүтээгдэхүүн дүүрэн байна да. Таны талгач үнэхээр баярлах байх та. Хайхалтай. Хамгийн тансаг бүтээгдэхүүнүүд энэ танаа усчны газарч үнэхээр шилдэг шүү. Зүгээр дээ. Ноён талхаа би ирлээ. Өнөөдөр ч гэсэн тансаг бүтээгдэхүүн маш ихийг холоод ирлээ. Хөөх нэрээ юу? Сүү эдний хаанаас олсон юм бэ? Нөгөө дахиад нэгийг аваад ирээ. Хаанаас ийм бүтээгдэхүүн олж ирээд байгаа юм бол тоо. Гүй нэг дагаад явдаг юм уу? 1 2 1 2. Эднээс өөр шинэлэг юм байхгүй юм байх та. Хайж үзье. Хөөх, энэ юу вэ? Бор мог юм болов? Хөөх, зөөлхөн юм аа. Энд чинь муур яасан бэ штэ. Хурдхан зүгтээ. 1 2 1 2. Муур энэ буурцагны модоор дамжаад буугаад ирвэл яана? Ноён талах шоко 2 руу тайрах байх та. Хурдхан энэ модыг суглаж хайна. Сүү муу зайлог. Уурцагны модон дээрээс хансаг бүтээгдэхүүн авч ирээд байсан бай. Би ястаа үдцүүлээд өгнө. Өрөвгийн ус үзэм алимон манго чондуугийн тоор хүртэл ийм газар гэж байдаг. Тасралтгүй ургаад байна. Би яагаад ингэж байгаад байна? Савтан усчны газар луга аваад явна. Оо, гүргэм гаргадаг хуур байна. Энийг заавал авч явах хэрэгтэй. Оо, шоколад нь дахиад төрс гаргаад байна. Чиж гэсэн хамт манай усчны газар руу явна. Чамаг барьчихлаа. Ёо, нуруу. Энэс болоод унцглаа шүү дээ. Муур баяштай. Алхыг авраарай. Ноён талх шоко 2-ыг заавал аврах хэрэгтэй. Сүү наадхан болооч. Хөөх, унчихлаа. Сүү бохгүй. Тийм ээ. Сүү буурцагны модыг унгачхад одоо яаж буух юм бэ? Инхээр муур бууж ирч чадахгүй. Одоо ноён талх шоко 2 аюулгүй. 1 сарын дараа. Ноён талх сураггүй болоод бүтэн сар болчихдог. Тэр ер нь ингээд хаана байгаа юм болоо? Харин тийм ээ. Сүү одоо хоёулаач гэсэн шинэ ажил хайж олё. Ноён талхыгаа санаад байна штэ. Та яг хаана байгаа юм бэ? Тэр чинь муур байна штэ. Сүү харта муурн дээр. Ноён талх байна шүү дээ. Сүү шоко уулзалгүй удажгүй. Ноён талх. Юу болсон бэ хэрхмэ? Энэ муур бас юу вэ? Энэ зойлгийг сургахад жаахан удаа та. Миний тэжээвэр мууртай танилц. Чи та. Ноён талхаа тэгвэл үсчний газараа яах юм болж байна? Бид таныг ямар их хүлээсэн гэж? Одоо намайг ноён талах гэж битгий дуу. Би бол ширингийн хаан Брэд байна.
Явцай. Явна чи та. Нинжа 3 бол. Ноён талхаа баяртай. Маргааш уулзъя. Маргааш уулзъя. Ноён талх энэ байх нь. Бидний нэг насны дайсан. Заавал хариугаа авч байж сална да. Хөөг цоосон мөнгө. Энэ юу мөнгө? Хэн самбар дээр сум зоочихвоо. 500. Талхаа. Чипс. Өнөөдөр бас яаж гай тарих гэж ирэв. Чийл надад гай болдог үстэй. Миний үсчний газарт ялаа үрдүүлсэн хүн чи үстэй. Юу хачи юм яриад байгаа. Манай үсчний газарт хүн оруулахгүйгээд ялаа үрдүүлсэн биз дээ. Юу вэ? Юу болоод байгаа юм бэ? Аминд минь хүрхгүй юу? Оо манай үүдэнд яагаад занг байдаг вүлээ? Би уунах шахалаа. Чамайг уучлахгүй дээ. Хурдан намайг гарга. Үгүй би уучлаа. Хурдан гаргаад өгөхгүй ч байна. Өглөө нэмэнд. Өглөө нэмэн. Ноён талхаа. Би танд жимстэй цай бэлтчихсэн шүү. Оо юу болов ээ? Сүү миний цайнд хор хийж гисэн юм уу? Яалаа гэж би хийгээгүй. Тэгээд хэн хор хийж гисэн бэ? Бодоод байсан чинь. Нэг нь намайг хөнөөх гээд байна уу? За юу гэж дээ ирхмэ. Энэ шиг энгийнэг талхыг хөнөөх ямар хэрэгтэй юм бэ? Тагнуултай кино хэтэрхийх үзчихсэн юм биш үү? Тийм дээ. Энэ чинь юу чимээвэ? Аре. Цогтараа. Юу болгоно юм бэ? Манай үсчний газар дэлбэрчлээ. Ноён талхыг хийсэн үнэн байж. Тэсрэх бөмбөг суурлуулна гэнэ. Хэн ингэсэн бэ? Би баяр юм хөнөөлж чадах байсан юм. Бидний бүх дайралтаас мултарчлаа. Үнэхээр энгийн талах биш байна. Та нар хэн бэ? Би бол Будааны боовны газрын хилдэг элч. Элчний хаан цагаан Будааны боов. Би бол түүхийг өвлөгч нүцгэн ударгын хаан Урт Будааны боов. Би бол цавуудаг Будааны гэр бүлийн урсад хорт сумны хаан цавуудаг Будааны бов. Та нар ундаг юм аа. Гоё юм аа. Магтаад байх та яадаг юм? За тэр яхав. Яагаад над руу тайраад байгаа юм бэ? Чамайг там руу явахдаа тэрийг хэлнэ. Талхаа чи дууссан. Чи илдээ суугаж байгаа болохоор би ч гэсэн хаачаа барихаас биш яхав. Чам хэлтний хаан гэдэг нэрийг зүгээр ч нэг өгөөгүй бололтой. Хөөе. Чи надтай үзэлц. Сул дорой эмэгтэй хүнийг зодох миний үзэл санаа нь таар. Олон юм яриад байлгүй над руу дайр үлгэндэс минь. Юу? Өлөн гэдсэ? Зүгээр ойлгохгүй дээ. Эмэгтэй гэхэд овоо юм аа? Чи ч үлэн гэдэс гэхэд овоо юм бэ? Би ч гэсэн ноён талхыг шууд баяр туслах хэрэгтэй байдаг. Ой суугаа. Надтай тоглол ямар вэ? Тэгээд юугаар тоглох юм бэ? Тоглоомоор уу? Танад хамгаалагчаар уу? Үгүй ээ. Хорт зүгээр. Авраарай! Юу нь яагаад намайг ингэж байгаа юм бэ? Хайвшир. Зовлон удахгүй. Ичи юу вэ? Хайч нь тавчуулагдаад хөдлөж чадахгүй байна. Ийм юм байх гэж би ялагдлаа гэж. Хайч элднээс хүчтэй байдаг юм. Охид руу арай хүчтэй дайрчих уу? Юу?
Охин гинэ. Чи муу бол зүгээр л нэг муу мишок. Шалахгүй юм байж. Шоко чи зүгээр үү? Тийм ээ. Харин та Би яах вэ зүгээр. Ингээд сүү хаана байна? Нана зогс. үгүй би айгаад байна. Нэг муу суугач. Би унгач хуудаа. Би ялчглаа. Ноён талгаа би ялчглаа штэ. За. Өнөөдөр заавал хариугаа авна гэж бодсон юмсан. Та гурвыг хэн явуулсан бэ? Тэр чипс үү? Багет үү? Хэн ч явуулаагүй. Бид л чамайг зайлуулах гэж өөрсдөө ирсэн. Намайг үү? Яагаад? Үнэхээр мэдэхгүй болоод асууж байна уу? Чамаас болоод будааны боовны газар дампуурч байна. Утааны боовны газар уу? Будааны боов бол эрт цагаас хүмүүсийн дуртай байсан амттан. Тийм дээч будааны боовны газрууд хүн ихтэй байсан. Гэвч замын эсрэг талд нарийн боовны газар нээгдэж хүмүүс тийшээ шуурах болсон юм. Тэр үеэс эхлээд будааны боовны газарт хүн орхоо байсан. Тэгээд манай будааны боовнууд бүгд зовлон шаналл дунд өдөр хоногийг өнгөрөөж байна. Нарийн боовны газарт яагаад хүмүүс дуртай болсон бэ гэдгийг судалтал талах. Чийл боовнуудыг гойж чимэглснээс болсон байна лээ. Би ч сайхан гойж өгдөг л дөө. Ноён талга үнэхээр мундаг. Чамайг устгаж будааны боовны газараа аврыг гэж бодтол бүтлгүүд ч гэсэн болохоор уур хүч байна. Бид ингээд дуслаа. Цаашдаа яаж амьдрах вэ? Юу молгоо юм яриад байна. Та нар ч гэсэн хичээх юм бол хүний анхаарлыг татаж хангалттай чадна. Юу? Яаж тэр вэ? Алах боовнууд ч гэсэн анхандаа та нар шиг энгийн байсан ч хэдэн мянган жилийн турш өчнөн олон зүйлсийг туулсаар олон төрөлтэй болсон юм. Та нарыг ч гэсэн өөрчлөвл амттай болж болно. Тийм боломж байгаа гэж. Манай будааны боонуудыг яаж талах боов шиг чимэглэх юм бэ? Би та нарт боломжийг харуулад өгнө. Будааны цагаан боо. Сүүтэй чигэрмэг, шоколадтай чигэрмэг аваад ир. Мэдлээ. Аваад ирлээ ноён талга. Шоколадтай чигэрмгийг хувааж толгой дээр нь тавиад дараа нь 2 хуваасан сүүтэй чигэрмэгт шоколадны чармал хантал түрхэхэд дээр нь хатгачихвал хааны малгай ингээд бэлэн боллоо. Ийм юм байх гэж. Дээр нь хааны луу төмсгөл өмсүүлчихвэл Нааша хүрээдэр. Хөөх, хаан шиг болчихлоо штэ. урт нарийн будааны боо. Яаж байгаа нь вэ? Шоколадаар малгай хийснийхээ дараа 2 талд нь презел зоож өгөөд нүд ам хамар зураад өгчгөл солонгосын бэлэгдэл модон хүн. Хөөх, үнэхээр гоё болж. Эцэст нь цавуулаг будааны боовны ээлж. Толгой дээр нь шоколад, сүн крем тавиад шүдний чиглэлүүрээр нэр суулдан цангис зоож толгоон гоёл бэлдээд дараа нь бөөрөнхий шоколад нэмээд өгчихвэл ямар вэ? Хардаа. Үзэгслэнтэй шинэхэн болчихлоо. Үзэлцэгний чанамлаар хацрын гоёхоо мартаж болохгүй. Будааны боовыг хүртэл ингэж чимгэлж болдог хэрэггүй. Азийн онцлог илүү тодорч байна. Таалагдаж байна шүү. Ноён талгаа. Биднийг ийм гоё болгож өгсөнд баярлалаа. Энэ юу ч биш ээ. Шин юм туршихтаа үргэж баяртай байдаг юм. Талгаа. Чамайг аюулд оруулсанд уучлаарай. Бид дэндүү төрөгдөжээ. Зүгээрээ. Одын амьдрал ийм л байдаг. Оё болж өөрчлөгдмөр байвал манай ус чин рүү ирж байгаарай. За юу. Баярлалаа. Энэ ачиг чинь мартахгүй. Будааны боонууд бид ч гэсэн илүү хичээх болно. Бүгдээрээ сайн яваарай. Дахиад ирээрээ. Үе, хараач. Та гоё юм аа. Ямар гоё юм бэ? Ямар хөөх юм бэ? Энэ будааны боовыг хардаа. Анх удаалын мэгдүүтэй будааны бов харч ийн. Будааны боовны газар байнга ирж байя. Тэгье. Элсэн чихрийн өшөө авалт.
Баярлаа. Хөгшөө, ингээд бид байртай болчихлоо. 10 жил хичээж ажилласны хэрэг гарлаа шүү. Үгүй. Юу болох нь вэ? Манай байшинг нураачихлаа. Зөвхөн байшин биш ээ. Хотыг тэр чигтний сүйтгэж гэлээ. Одоо тэгээд яаж амьдрах юм бэ? Ахаа тэмчихгүй нэ. Та нар хэдий болтол талхнуудад дарлуулах юм бэ? Толгой дээрээ цацаж, нүүрэндээ түрхэж, биендээ түрхэн. Манай найз нөхдөд ямар их золиос болгож байна вэ? Бидний орон гэрийг нурааж яваа талхнуудаас хариугаа авцгаая. Тийм ээ. Хариугаа авцгаая. Хүлээгээрэй. Гэхдээ бид нар ийм жижиг юм байж яаж талхнууд руу дайрах юм бэ? Тийм шүү. Ёстой ямар ч нэмэргүй штэ. Ямар нэг сайхан арга байж л таараа. Таныг хүссэн төрхөнд чинь оруулж өгнө. Яг энэ шүү. Бүгдээрээ хамт талхны үсчний газарт очиж биднийг том болгоод өгөх гэж хэлцгээе. Бид нар талхнаас илүү том болчихвол эднийг ялж чадна. Хөөх, сайхан санаа байна шүү. Одоо шууд талхны үсчний газар руу явцгаая. Тийм ээ. Улаан гэрэл байна. Түр зогсоорой. За бүгдээрээ гарцаар гарцгаая. За. Тийм ээ. Зүгтараа. Нөхдийнхөө талын алдчихгүй шүү дээ. Өөдгүү талхнуудаас хариугаа авна да. Хурдан талхны Тийм ээ. Халуун байна. Дахиад хэр удаа явах ёстой юм бэ? Аяг хүйтэн ус уух юмсан. Яна, усан дусаа чихэртэй ус болчихлоо шүү дээ. Ингээд бас нөхдөө алдах гэж. Энэ нөгөө талхны үсчний газар уу? Эцэст нь ирж чадлаа. Энэ цайцсан яагаад заавал бидний хажууд унгаж байгаа юм бэ? Дэнд олон амт нөхдөө алдчихлаа. Эсэн чихрүүдээ бидэнд удаан зогсож болохгүй. Талхны үсчний газар хажууханд байна. Амт нөхдийнхөө гаргасан золиосыг битгий март. Тийм ээ, тийм шүү. Заавал том болж угаад талхнуудаас хариугаа авцгаая. Хариугаа авцгаая. Тийм ээ. Хариугаа авцгаая. Ноён талхаа бидний төрүүлээд харьлаа шүү. Маргааш уулзъя. Баяртай. Хэмбэ. Би буруу сонссон байх та. Юу вэ? Хэн гадаа элсэн чихэр асгаж хаваа? Элсэн чихрүүд дагаад ороод ирлээ. Амьдралдаа хачин юм үзэх юм а. Шүүрдэж хаяа да. Энэ талх биднийг шүүрдэж хаях гэж байна. Одоо яах вэ? Нөхдөө, эдүүлээ энд яах гэж ирснэ талханд тайлбарлацгаая. Элсэн чихэр хайчны хэлбэрт орчихлоо. Юу? Та нар үсээ засуулах гээ. Гэхдээ элсэн чихэр дэндүү жижигхэн болохоор засах боломжгүй. Юу? Мөнгө өгнө? Тэгээд бүр ихээгүү.
холоос ирсэн үйлчлүүлэгч ээж хөөж бас болохгүй л дээ. Үсийн засаад үзгүүдээ. За тэр ч яг илсэн чихрийг яаж гоёх вэ? Аа, биеийг чинь том болгоод өгөх юм уу? Тэгвэл чи сайхан арга байгаа л та. За, энэ байхад болно. Энд чинь гэлгаруудан байлын байж штэ. Тэр энүүгээр одоо яах гэж байгаа юм бол доо? Элсэн чихрүүдээ та нарыг дүүрт нь овоолж угаад хялгаруудан бэлэнд хийснийхээ дараа биений хэлбэртэй болгож өгөөд нүд хамар ам зураад өгвөл за дуусчихлаа. Ингээд хөлгартаа болоод том болчихдог. Одоо талхнуудаас хариугаа авч чадах нь тийм ээ. Би ч гоц ухаантай юм аа. Ялгаруудан бэлий болохгүй нэ. Энд чинь хийн зуух байна. Энүүгээр яах гэж байгаа юм болоо? Эхлээд хийн зуухаа асаасны дараа элсэн чихрүүдийг халбганд хийгээд модон савхаар сайн гэгч нь хутгаад өгвөл ингээд хайлсан чихэр болно. Сайхан халуун хайлсан чихрээ хавтгай зүйл дээр асгасны дараа эгдүүтээ жигнэмний хിവэр дарчихвал амт тайхан чихэр болно. Хэвэл одоо эхлэхүү дээ. Эдгээр талах шиг том болчихлоо шүү дээ. Үдэгрэ. Ингэж үсрээд болохгүй. Болохгүй. Чамсгүй. Төшөг хотлоо. Одоо яа та. Аха! Бууж өгөх болоогүй шүү. Та нарыг том болгох аргаан олцглоо. Энэ талх яах гэж байгаа юм болоо? Харин л дээ. Энэ юу вэ? Ийм төхөөрөмжийг анхудаа харж байна. Энэ юу вэ гэж юу? Хөөсөн чихрийн төхөөрөмж. Төхөөрөмжөө асаасны дараа элсэн чихрээ төхөөрөмжийн дотор хийгээд модон савха эргүүлэхэд хөөсөн чихэр болно. Ямар хуу санагдаж байна? За янзын том болсон байна уу? Талхнуудаас илүү том болчихож. Одоо үсэрсэн ч зүгээр байна. Үс чинь танд маш их баярлалаа. За зүгээр дээ. Нэр усны төлбөр. Энд чинь манай эсэн чихрийн хаан тус. Эхэр манай эсэн чихрийн хаан тусыг нураас нь талах чи байх нэ. Энэ чинь яагаад байна? Манай эсэн чихрүүдийн өстөн. Өшөг аунда. Одоо цогтох газаргүй. Юу вэ? Энэ чинь хөвөн шиг зөөлөн цогтх юм байна. Харин сайхан юм байна. Үгүй эсрэг талд нь. Яг наа чинь. Өглөөний минь 80 талхаа бид ирлээ. Энд чинь юу вэ? Оо сайхан байна. Ирчгүү. 80 талхаа ингээд энэ хүн хэм бэ? Ментлэр манай усчны газрын массаж хөвөн чихрийн залуу. Сайхан байна шүү. Сайн байна. Гудамжны үсчин. Устж байгаа гудамжны үсчнийг бид аврана. Талх цахын үсчний гудамд тавтан барилно. Өнөөдөр бидний ирсэн газар бол Бэкери захын хажуугийн гудам. Энэ зах дотор 3 газар үсчин байгаа. Бүгд хаалга барих шахаж байгаа гэсэн. Гэхдээ та битгий санаа зов.
Гоцавьяста үсчин ноён талх дампуурч байгаа үсчний газруудыг аварнаа. Ноён талха өнөөдөр ч гэсэн та өөртөө итгэлтэй байна уу? Тэгэлгүй яа. Мэдээчтэй. Манай ноён тал ус цацтааж сайн, мөнгө ч гэсэн сайн олдог шүү. Тийм ээ ноён талхаа. Тэгвэл хамгийн шилдэг үсчинтэй хамт эхний үсчний газар руу явцгаах уу? За эхний үсчний газар бол энэ газар. Яс зүйг мэдхүү. За тэгэхээр залуусаа орцгоох уу? Тэд яагаад байгаа юм болоо? Харин тийм ээ. Хэн нэгэн байна уу? Ноён талхаа тэр мушга бов сэлэн барьчихсан байна. Талхны сэлгнээс гэрэл задарч байна. Хөөх, тэрийг хардаа. Оо. Хөөх, ямар их сэлэн бэ? Эднэр чинь юу вэ? Хаадын сэлэм, хотын дайны сэлэм, хөрлөвийн жад сэлэм. Төрлийн ахуй ходог хүрдэл байна штэ. Хөөх гайхалтай. Үнэхээр олон сэлэн байна. Энийг бүгдийг юунд ашиглах вэ? Ийм юм байхаа. Бурхан минь бүр ялаг хүртэл хуваачихлаа штэ. Бэ үсчний газартаа зөвхөн сэлмэл ашигладаг. Хоол идэхтэйч компьютерээ тоглохдооч зөвхөн сэлэм. Тийм байх нэ. Таны чадварыг харж болгосон болов уу? Гайхалтай чадвар байна да. Одоо сүүн крем хэрхэн бэлтгийг харуулъя. Энэ багч үнэхээр сүүн крем бэлэн болж байна. Ийм зөөлөн сүүн крем амьдралдаа идэж үзээгүй байх шүү. Овоо юм аа. Гэхдээ сүүн кремийн хүртэл заавал сэлмэр Цэвэр сүүн кремийг харин ч цэвэр ариун сэлмэр хийх ёстой. Хөөх, тогтсон үзэл баримталтай юм байна. сэлмэн дуртайг нь ойлгож байна. Ус засахын хармаар байна. Өнөөдөр ч гэсэн гудамжны үсчний газрыг шалгагч сүү маань үсээ засуулна. Надад даатахад болно. Яагаад сэлэм суулгаад байна? Ус засах ариун уйлд айж хэрглэж болохгүй. Бүх үсийг сэлмээр засдаг юм. Эний сэлмийг хүрт. Ийм цаашаа талах гэж байдаг а? Ноён талхаа сүүний саранд маань нүх гарах шаглаа шүү. Хүмүүс яагаад зовтдгийг ойлгочихлоо. За, тэгвэл дараагийн үсчний газар руугаа явцгаах уу? Явцгаая. Зя, хоёр дахь үсчний газартаа ирчихлээ. Цэмцгэр үсчний газар. Энэ ямар газар вэ? Ийм юм байх уу? Тэнд шилэн хаалга байсан бай. Хаалганд нь ширхэг тоосч алга байна штэ. Энэ үсчний газар бол жил бүр ариун цэврээрээ тэргүүлдэг газар юм байна. Тэгээд яагаад хөнггүй байдаг юм? Зя, нэг орцгоох уу та? Энэ дэвааж юм уу? Ноён талхаа сахиусан тэнгэр байх шүү. Тавтай морилно. Цэмцгэр үсчний газарт ирсэнд баярлалаа. Орцохоос өмнө ариун хийлгээрээ. Хөөх, манай үсчний газраас ч илүү цэвэрхэн юм аа. Юм гялалзаж гялтганаж байна. Үсчний газрын гол зүйл бол ариун цэвэр. Бүтээгдэхүүний ариун цэвэр 100%, ажилтны ариун цэвэр 100%, эмэгцэг цэвэрлэгээ 100%. Үнэхээр төгс юм аа. За ойлголоо. Одоо ус засах чадварыг чинь харъя. Сүү. Мэдлээ. Чи чинь яаж байгаа нэ? Наад бохир өгцгөө хаан тавих гээд байна. Эн чинь яаж байгаа нэ вэ? Миний өгцөг. Манай цэмцгэр үсчний газар бол өглөө цэвэрлэж, өдөр ариутгаад, орой бүх тоос шороог цэвэрлдэг төгс үсчний газар шүү. Ямар цэвэрхэн газар вэ? Муухай юмнууд чинь юу гэж бодоод орж ирж байгаа юм? Хурдан гарцгаа.
Энэ үс чи яагаад байна? Дахиад ястаа арахгүй дээ. За, сүүлчийн үсчний газартаа ирлээ. Орох хэрэгтэй байх тийм үү? Тийм л байх та. Унаад үсчний газар их л сонссон юм шиг байна. Хөө, энд хүн ихтэй юм байна. Орлого сайтай байх та. Эднийх өөрчлөлөгч ихтэй л дээ. Гайхалтай нийт орлого нь алдагдaltaй юм байна. Ямар сони юм бэ? Сайн уу ирэх мүү дээ? Донат үсчин байна. Тавтай морил. Манай үсчний газарт ундаагаар үйлчилж байгаа. Хөөх, энэ бүх ундааг үнгөө өгдөг юм байх та. Надад жимстэй цай өгчих. Жимстэй цай юу? Манай цэсэнд жимстэй цай байхгүй. Оо байхгүй л яг. Уучлаарай эрхмээ. Оронд нь би ус зассан төлбөрөөс 1000-ыг хасъя. Хөөе, үсчээ. Энэ гүзэлцгэр хэтэрхий жижиг юм байна. Уучлаарай. Ус зассан төлбөрөөс 2000-ыг хасъя. Сэтгүүл чинь өнгөрсөн сарын байна штэ. Бүгд миний буруу. Ус зассан төлбөрөөс 3000-ыг хасъя. Ашиг олох гээд байгаа юм уу? Үгүй юм уу? Яагаад төлбөрөө хасаад байгаа юм? Тийм шүү эзэгтэй. Манай ноён талах бол аль болох нэмэж авах гэж хичээдгий. Эдний хамгийн том асуудал бол захирал нь хэтэрхий зөөлөн болохоор жижигхэн алдаа гарсан ч дандаа үнэ хямдруулдаг юм байна. Үсчний газар сар бүр алдагдал дандаа алдагдaltaй байдаг. Цаа хий. Ногоон цай хүйтэн байсан болохоор хасах нь 2000, гүзээлзгэн жижиг болохоор хасах нь 3000. Тав цаад үзэхээр хасах нь 5000. Та 5000 аваарай. Тийм ээ, үсээ засуулчгаа 5000-ыг авчлаа. 100000-ыг авсан. Дахиад ирнэ. Мөнгөгүй үедээ энд ирэхэд болно. Ус засаад мөнгө авах нь бүхэл нэмж өгдөг хэрэггүй. Эдний хамгийн бүтэхгүй юм шиг байна уу? За ингээд бид 3 газрыг шалгаж үзлээ. За тэгэхээр ноён талхаа ямар байсан бэ? 3 үсчний газар тайлайланд нь асуудал байгаа. Маш том асуудал. Ёс зүй мэдхүү үсчний газар бүтээгдэхүүнээ сайхан янзалдаг. Тэгэлгүй яах вэ? Гэхдээ үсийг хайчаар засах ёстой. Юу вэ? Сэлмиг үл тоож байгаа мó? Дараагийнх нь цэмцгэр үсчний газар. Ариун цэвэр нь хамгийн шилдэг. Мэдээж шүү дээ. Тийм үйлчлүүлэгчээ бохиргээд хөөдөг нь яаж байгаа юм? Тэр талхнууд бол үйлчлүүлэгч биш, бөм бохир нь ян шүү дээ. Эцэст нь донот үсчин болоо үйлчлэгээ сайтай. Үс засах тааж сайн юм. Би юу? Баярлалаа эрхмээ. Гэхдээ үйлчлүүлэгчдэд хэтэрхий их өгдөг нь асуудал. 8000-ны үндэс суур алга байна. Үнэхээр уучлаарай. Би оронд нь 100000-ыг өгье. Эрхмээ, өнөөдрийн үсчний газруудад ямар ч ирээдүй байхгүй юу? Одоогийн нөхцөлд бол амаргүй. Гэхдээ би болон ноён талах нэг арга байгаа. Нэр юу? Тэр чинь ямар арга юм бэ? Тэр бол 7 хоногийн дараа. Хаалга барьж байсан годомчны үсчний газрыг би даварна. Талхны үсчний газрын эзэн ноён талхаа. Өнөөдөр талхын шийдлээр үсчний газруудад ямар өөрчлөлт орсон байгааг шалгахаар ирлээ. Ноён талхаа, өнөөдрийн 3 газарт итгэлтэй байгаа юу? тэгэлгүй яах вэ? За, ноён талхын шийдлээр дахин төрсөн газар бол энэ. Гудамжны үсчний газараа нэрээ өөрчилчихсэн байна шүү. За орж харъя. Хөөх, үнэхээр хүн ихтэй байна. Өмнөхөөс өөр болсон байна шүү. Юу болсон юм бэ? Өөрсдөө нэг хардаа. Хөө. Энийг л үзэх гэж ирдэг юм штэ. Бичлэг хийгээд бантубд оруулнаа. Хөөх. Мушга бовны сэлмийн чадвар бүр гаргууд сайн болжээ. Энэ залуу бүтээгдэхүүнийг сайхан янзалдаг. Төрөх хүлээгээрээ. Хөөх, шалан дээр нь ямар ч тоос алга. Чиз стик цэвэрлэгэндээ болон шилдэг. За, үсийг тань засаа дуусчлаа. Засалт нь ямар болсон байна? Цагуур нь таалагдж байна. Яагаад ингэж удаж байгаа бэ? Оо, тийм үү? Уучлаарай Миний эрхмээ. хайрын цагийг яах болж байна? Тэгвэл би ус зассан төлбөрийнхөө талыг л авъя. Болохгүй. Хүр харж бай. Түрүүн сонссон мэдтэй тал төлбөрөөл авъя гэсэн. Тооцоог яг л сэлэм шиг хийх ёстой. Тийм ээ, тэгэлгүй яах вэ? Өгье. Ухамсаргүй нянг устглаа. Тавтай морилно. Үнэхээр гайхалтай юм аа. Ноён талахта энэ бүгдийг тооцоолчихсан байж шүү.
Ийм болохоор л 3 өсчинг нэг газарт ажилуулжээ. Хөөх, та үнэхээр гоцгоонтой юм аа. За дараагийн үсчний газар хаана вэ?